За сайн байцгаана уу ингээд бүгдэнд нь бас энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бүгдээрээ ямар ч үед амьдруулж чадах амбиц гэдэг сэдвээр бүгдээрээ гайхалтай зүйлсийг сурж авах болно. За тэгэхээр ямар ч үед гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл хаач хизээж ямар ч үед гэсэн үг тийм. Ковид гарсан ч вэ, гараагүй ч вэ, тий цар тахал байсан ч вэ, байгаагүй ч вэ, эсвэл бид нар шиг одоогийн шиг хөл хорой байсан ч байгаагүй ч тэр үед яг амь зуух ш тий тэсэн арай ядан энэ бүх зүйлийг давах биш, харин бүр амьдрсан шиг амьдрч чадах, амьдруулж чадах тэр одоо үнэт зүйл, тэр амбицийн тухай би өнөөдөр та бүхэндээ хуваалцах гэж байна. За амбиц гэж нэрлсэн нь бас учиртай шүү тий та бүхэн сонсох болно. За тэгээд бүгдээрээ яг одоо босоод бүгдээрээ уцаараа одоо үзэж байгаа байлгүй босоод бүгдээрээ яг одоо нэг бал цаас авъя. Тэгээд өнөөдрийн номлол маш чухал номлол байх болно. Тийм учраас өнөөдрийн номлыг бичээгүй бол та дараа нь харамснаа гэсэн. Тийм учраас бүгдээрээ балаа аваад цаасаа аваад тэгээд сайхан тэмдэглээрээ. Өгдөг гэлээ. Урт ухаанаас богино харандаа гэдэг чинь тийм. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ маш чухал зүйлийг сурах гээд байгаа учраас та бүгд ингэж байгаа шүү. Тэгэхээр бал цаасаа гаргаараа. За тэгээд бүгдээрээ Библийн нэг хэсгийг хамтдаа уншийе. За энэ бол Библийн хөлгөн судрын Тесалоникийнханд бичсэн 2 дахь загтлын 3 дугаар бүлгийн 6-аас 12. За ингэсэн байна. Ах トゥ у нараа та нарын биднээс хүлээн авсан уламжлалын дагуу явдаггүй. Залхууран амьдрагч ах トゥ бүрээс хол байхыг бидний эзэн Иесус Христийн нэрээр та нарт тушааж байна. Учир нь биднийг хэрхэн дуурайх ёстойг та нар өөрсдөө мэднэ. Бид та нарын дунд залхуу байгаагүй. Мөн хэний ч талхнаас зүгээр идээгүй. Харин бид та нарын хүнд ч дарамт болохгүй тулд өдөр шөнөгүй зүдэл зүтгэл дараа дарамттайгаар ажиллаж байлаа. Бидэнд эрх мэдлгүүдээ бус харин та нарыг дуурайг гэж өөрсдийгөө та нарт үлгэр дуурайлал болгосон юм. Бид та нартай хамт байхдаа хүртэл хэн ажил хийхийг үл хүснэ тэр нь бүү идэг гэж тушаадаг байсан. Учир нь та нарын дундаас зарим нь залхууран амьдарч ажил огт хийхгүй харин бусдын хэрэгт оролцож байгааг би сонслоо. Тийм хүмүүсийг дуугүй хөдөлмөрлөж өөрийнхөө талхыг эдхийг эзэн Есүс Христ дотор тушаан ятгах байна гэсэн. Амен. За нэлийн урт ишлэл уншлаа. Тэгэхээр энд юу болж ийнө вэ гэхээр Паул нэг зүйлийг бүр ингээд нэг жоохон улаарад ингээд ятгаад байгаа хүмүүс. Тесалоник хотынд одоо Паул Иесус Христийн элч Паул яг энэ дээр ингээд нэлээд улаарж байгаа. Нэг тушаалыг хэлээд байгаа. Тэгэхээр энэ тушаалыг нийтдээ Библиэлд Паул 4 удаа, доор хаяж 4 удаа хэлсэн гэж. Тэгэхээр энэ юунд тушаал вэ гэхээр өөрийнхөө гараар хөдөлмөрлөж өөрийнхөө хоолноос идээчээ гэдэг тушаалыг Паул өгсөн. За тэгээд энэ тушаал бол яг Библиэд бичснээр бол 3 дахь тушаал нэ. За тэрний өмнө юу гэж хэлсэн бэ гэвэл ариун Библийн Тесалоник хотынд бичсэн 1-р загтлын 4-р бүлгийн 11-12 дугаар ишлэл. Ингэсэн байна. Бидний тушаасанчлан төвшин амьдрахыг хичээж өөрийн ажилдаа анхаарч өөрийн гараар ажиллахыг ирмэлц. Ингэснээр та нар гадны хүнд зөкстэй хандах бөгөөд ямар ч юмар дутахгүй гэсэн. Амен. Тэгэхээр эндээ өгсөн бэхээр Паул саяны тушаалаа дахиад өмнө хэлсэн байсан байна, тийм үү? Өөрийнхөө гараар ажиллаач. Өөрийнхөө талхнаас идээч гэж хэлсэн. Тэгээд яг энэ ишлэг хэлхийнхээ өмнө гэсэн бидний тушаасанчлан гэж. Тэгэхээр энэ тушаалыг Паул өмнө нь Тесалоник хотынд очихдаа бас хэлж ижээ. Паул Тесалоник гэдэг энэ хотын чуулганыг өөрөө үүсгэн байгуулсан. Тэнд өөрөө очиод ажиллаад амьдраад өөрөө үүсгэн байгуулж байхдаа хэлжээж очсон ч магадгүй ингээ очсон чинь тийм хүмүүс байж ижилдээ бас зарим мэрсэр хүмүүстэй тийм хүмүүс Монголд ч гэсэн зөндөө байдаг шүү дээ. Оюу толгой яриад, ус төр яриад ч юм уу те. Амин олон сургууль төгссөн яриад одоо улс минь намайг ашиглавал одоо хөгжин даач намайг ашиглахгүй юм л да гэж игээл барай л те. Тийм хүмүүс байж исэн юм шиг байна. Тесалоникт. Тэгм учраас Паул тэрийг харсан. Тэгээ Паул тэр хүмүүс хэлж ой
Өөрийнхөө гараар хөдөлмөрлөөч. Би бүр тушааж байна гэж хэлсэн. Тэгвэл тэр тушаалаа сая сануулад дахиад тушааж байна. Хоёрдугаар загталтаа Паул гүнж бүр хүч нэмээд бүр Есүсийн нэрээр гэж хэлж байгаа. Ер нь бол Есүсийн нэрээр ингэж тангаргалах тэр бол шинэ гэрээнд жоохон буруудахсан. Гэтэ Паул бүр тэрийг мэдж байгаа мөртлөөсөө бүр хүч хэрглэж бараг л те ингээд бүр хүчтэй болгож, ноцтой болгож бүр тушаалаа хийж байна. Эзэн Есүсийн нэрээр гэж. Хэрэв бид 2004 оны орчуулгыг харах юм бол нэрээр гэсэн. Одоо 13 оны орчуулгад дотор гэсэн юм тийм үү? Эзэн Есүсийн нэрээр тушаан ятгах байна гэж. Ингээ 3 удаа хэлчихэж байгаа. За дөрөвдүгээр болохоор яасан бэ гэхээр 2 дугаар загтлын 7 дугаар ишлэлээр гэсэн байна. Учир нь биднийг хэрхэн дуурайхыг ёстойг та нар өөрсдөө мэднэ. Бид та нарын дунд залхуу байгаагүй. Мөн хэний ч талхнаас зүгээр идээгүй. Харин бид та нарын хүнд ч дарамт болохгүй тулд өдөршөнгүй зүдэл зүтгэл дараа дарамттайгаар ажиллаж байлаа гэсэн. Амен. Тэгэхээр энэ Паул ингээд 3-3 удаа тушаасан мөртлөөсөө өөрөө тэнд байхдаа яг энэ тушаалаа өөрөө хийж харуулсан байхгүй. Тэг юм матч тий. Майлта та нар гэж хашин шиг байдаг шиг тий бүр ингээд өөрөө хийж харуулад за харж байна ой. За энэ тушаалыг бүгдээрээ биелүүлнэ шүү. Тэгээ биелүүлэхгүй болох нь Тесалоник би өмнө нь харуулсан хийсэн мэт гэдэг. Ингээд бүр 3-4 удаа хийж байгаа. Тэг ингээд мэдсээрвэж хэлээд байх чи юу гэдэг вэ монголчууд бид нар? Одоо янших гэдэг тийм үү? Одоо яншиж одоо өгүүлж байгаа хүн жоохон дургу байдаг. Тэгээ Паул одоо бүр яншаа болсон ч яах вэ? Өглөө болсон ч яах вэ? Гэт нэг зүйлийг бүр улайран энэ дээр нэг зүйлийг тодотхон дахин хэлээд тушаагаад Есүсийн нэр мэрийг одоо нэрээр тушаагаад өөрөө хийж үзүүлээд байгаа нэг зүйл. Паул юун дээр ингэж улаарад байгаа юм бэ? Тэг хэрвээ бид нар харах юм бол Паул нэг үнцэнд байна. Нэг амбиц дотор Паулын дотор байж. Тэгээ тэрийг Паул энэ хүмүүсийн өмнө хамгаалаад байна. Тэгээ бүр дээрээс нь тэрийг тунхаглаад байна. Өнөөдөр яг энэ амбиц юу юм бэ? Энэ Паулын бүр ингэж амбицлаад байгаа дотроос шатаа те бүр ингэж хүмүүсийг та нар гээд байгаа ээлтэй гээд байгаа тэр одоо чухал юм чи юу юм бэ гэдгийг бүгд харах гэдэг. Энэ амбиц юу байв гэж. Тэгэхээр энэ амбицыг өнөөдөр бид нар сурнаа. Энэ амбиц юу вэ? За энэ амбиц бол ажил хөдөлмөр бол эзэнд үйлчлэх үйлчлэл юм аа гэдэг тэр үнцэн тэр амбиц. Нэг өсөндө Паул тэгээ тэнд Тесалоник хотынд очиод ажил хөдөлмөр хийж байхдаа тэр ажил хөдөлмөрөө Есүс Христэд үйлчилж байгаа үйлчлэл, Есүс Христийн чуулганд үйлчилж байгаа үйлчлэл гэж бодож хийж исэн тийм чухал зүйл өөрт нь байсан. Тэм учраас тэрийгээд бүр ингэж хэлээд байгаа. Бүр ингэ та нар гэж яагаад хэлээд байгаа. Тэгэхээр дахиад хэлье. Ажил хөдөлмөр гэдэг бол Есүс Христэд үйлчлэх үйлчлэл юм аа. За тэгээд Мартин Лютер гэдэг хүн бид нар мэднэ тийм үү? Шинжлэлийг хийсэн. Протестант шинжлэлийг хийсэн одоо хүн байж. Мартин Лютер гэдэг хүн ингэж хэлсэн. Ажил хөдөлмөр гэдэг бол зөвхөн бурханд таалагдаад зогсохгүй. Эзэнд үйлчлэх үйлчлэл юм аа гэж хэлсэн. Мартин Лютер тэгэлж яах вэ? Ажиллах хөдөлмөрлөх те шаргуу зөв шудраг ажиллана гэдэг бол зүгээр нэг юм зүгээр л ямар гоё вэ? Мундаг хүн юм аа. Тэ эсвэл эзэн хараад воо мундаг гэж магтах эзэнд таалагдах зүйл зөвхөн биш. Бүр тэрнээс даваад Есүс Христэд үйлчлэх үйлчлэл юм шүү гэж тодотгож хэлж байна. За тэгвэл бүгдээ Библиэс нь харъя тийм үү? За тэгвэл яагаад ажил хөдөлмөр маань бурханд үйлчлэх үйлчлэл болчихвоо? Яагаад? Тэгэхээр юу гэж хэлсэн эндээс бид нар юу харах вэ гэвэл одоо энэ дээр гарч зогсож байгаа одоо би номлож байна тийм үү өнөөдөр. Энэ бол бид нар Христийн чуулганд бас Христэд үйлчилж байгаа үйлчлэл. Энийг бид нар маш чин зүрх сэтгэлээс хийдэг. Маш ариун зүрхээр бүр ингэ хичээж чармааж бүр ингэ тултал нь хийхийг оролддог тийм үү.
Өөр бусад үйлчлүүлчэнд яг адилхан медиа одоо өөр угтах бүх үйлчлэл дээр үйлчилж байгаа хүмүүс яг л эзэнд бурханд зориулж үйлчлдэг. Гэтэл яг өнөөдөр би энэ ч зогсоод номлож байгаа номлол та өнөөдөр багш байна уу, хуульч байна уу, график дизайнер байна уу, те эсвэл үйлдвэрт ажиллаж гин үү хамаагүй яг тэр ажил чинь яг миний өнөөдөр энэ номлож байгаатай адилхан үйлчлэл юм аа гэдгийг бүгдээрээ ойлгоцгоно гэсэн. Тэгээд тэр нь яагаад вэ? Библиэлд одоо хаана байна? Тэгэж те. Бүгд яагаад тийм болчихв? Тэрийг мэднэ гэдэг бидээс маш чухал байна л тийм үү? Тэгээд бүгдээрээ тэрийг бүгдээрээ харцгаая. За бид нар нэг зүйлийг маш сайн мэднэ. Юу вэ гэвэл бид нар цуглаан дээр очих үед тэнд зөвхөн цуглаан дотор л бурхан байдгүй. Бид нар цуглаан дээр очих үедээ цуглаан дотор байдаг шүтээнд мөрөх гэж очдоггүй гэдгээ бид нар мэддэг. Тийм үү? Бид нар ийм гэгээн цогчин дуган доторх ариун шүтээнд мөрөх гэж одоо цуглаанд очдоггүй. Тийм үү? Бурхан зөвхөн цуглаан дотор л байдаг бурхан биш. Харин цуглаан дотор юу байдаг вэ гэвэл цуглаан дотор анд найз байдаг, ах дүүс байдаг, гэр бүл байдаг, хамт олон байдаг. Тийм үү? Энэ бидэрт маш чухал. Амен. Харин бурхан хаана байдаг вэ? Бурхан зөвхөн цуглаан дотор байдаг. Бурхан хаасайгүй оршин байдаг. Энэ бол бурханы нэг чухал мөн чанар. Бурхан нэгэн зэрэг олон газар орших чадвартай. Тийм квантын чанартай гэсэн үг бараг тий. Тэгвэл бурхан хаасайгүй гэж байна. Бурхан таныг цуглаан дээр ирээд үйлчилж авах бүх зүг сэтгэлээсээ тултал нь үйлчилж авах үед хамт байж байдаг. Воо. Баярлаа гэт тий. Тэгээд таныг ажил дээр очингуу чинь за ажил дээр байгаа юм чи гэдгүү байхгүй тий. Ажил дээр очсон ч хамт байна, цуглаан дээр байсан ч Христ хамт байж идэг гэсэн. Тэгээ Колосай ном дээр ингэж бичсэн. Колосай номын 3 дугаар бүлэг дээр юу ч хийсэн Христийн нэрийн төлөө үйлдээрэй гэж хэлсэн. Тэгэхээр бид нар цуглаан дээр ирээд үйлчлэхдээ тийм үү бүр тултал хийхийг зордсон шүү дээ. Би чинь бурханд зориулж хийж байгаа маа. Би бүр тултал хамаг сайнаа бүр бүх зүйлээ зориулаад бүр амар гоё үйлчлчихэд явна гэж боддог тийм үү. Тэгж чин сэтгэлээ гаргаж үйлчлчихэд бид нар ажил дээр очиход за энэ яахав те нийгмийн юм те гэж ханг хандаж болохгүй гэсэн. Хэрвээ тэгж ханг хандаж байвал цуглаан дээр бид нар маш үнцэн өгчөөд ажил дээр бид нар маш бага тийм ханг хандаж байвал бидний дотор худал хуурмаг байх боломж байна. Өндөр байна гэсэн. Худал хуурмаг байх боломжтой гэсэн. Бид нар ажил дээр яаж хандна бурхантай тэгж л хандна шүү дээ. Бид нар ингээд хоёр нүур гаргаж чадахгүй. Тийм үстэй. Тэгэхээр бид нар үйлчилж байгаа үйлчлэл маань бурханы төлөө. Бидний ажиллаж байгаа ажил маань бурханы төлөө. Тэгэхээр бидний энэ ажил хөдөлмөр гэдэг бол ажиллаж хөдөлмөрлөнө гэдэг бол үйлчлэл юм аа. Ах ихч дүүсээ. Энэ бол яг үйлчлэл. Бүр яг одоо би энд гараад номлож байгаатай адилхан үйлчлэл юм шүү. Паул энийг мэдэж ирсэн. Паулийн дотор ийм үнцэн бүр энэ үнцэнээ бүр ингэж амбицлж гаргахыг хүсдэг байсан. Тийм учраас бүр энэ дээр ингээ улаараад 3 4 удаа тийм үү. Үгүй чи би та нарт хилээд ах чинь ингээд номлоод байна гэсэн. Джон Бевер гэж хүн байгаа. Джон Бевер гэж хүн бол одоо амьд байгаа тийм үү? Тэ? Джон Беверийн ном зохиолыг бүгд уншиж байсан баг. Энэ зохиолч энэ пастор хүн болохоор юу гэж хэлсэн бэхээр итгэгч хүн залхуу байх боломжгүй гэж өөрөөр хандсан. Итгэгч хүн залхуу байх боломжгүй. Итгэгч хүн залхуу байх. Яагаад гэвэл итгэгч хүн өөрөө хөдөлмөрлж явахдаа тэр хөдөлмөрөө бурханд үйлчилж гин гэж бодож хийж байгаа. Бурханы өмнө хийж байгаа учраас тэр үйлчлэл тэр одоо ажил нь маш хичээл зүтгэл орж зүг сэтгэл нь орсон байдаг гэсэн. Тэгм учраас залхуу байна гэдэг нь өөрөө боломжгүй маа гэж өөрийнхөө номд хэлсэн гэж. Залхуу байна гэдэг бол боломжгүй гэж. Тэгэхээр бүгдээрээ ажил хөдөлмөр гэдэг бол гэхдээ энэ бол зөв шударга ажлын тухай ярьж байгаа тийм үү те. За бид төгөөсөө улааран байж би хөдөлмөрлөн байж банк ухъя л да гэж болохгүй гэсэн. Тиймээсээ те. Хууль ёсны зөв шударга
шаргуу хөдөлмөр бол Есүс Христэд үйлчлэх үйлчлэл юм аа гэдэг энэ үзэл бодол бол бидний ямар ч үед амьдруулах амбиц юм аа. За энэ үгэлбэр жоох ингээд хит хийсвэр үг орсон болохоор ойлгомжгүй байж магадгүй. Явандаа гоё зангилын таал идэв. Тэгэхээр бүгдээрээ бидний ажиллаж хөдөлмөрлөж байгаа, шаргуугаар хөдөлмөрлөж байгаа энэ хөдөлмөр бол Бурханд үйлчилж байгаа үйлчлэл юм шүү. Амен. Тэгээ бүгдээрээ зүрхэн эможи дарцгаая те. Тийштэй санал нэгдэж байна гэж зүрхэн эможи дарцгаая. Тэгэхээр нэгэнт бид нар энэ амбиц гэж үзвэл чуулганыхаа гишүүн бүрийг бүр амбицлаасаа гэж үзэж байгаа. Байгууллагын хамгийн шилдэг нь бол бид нар залуучуудын цуглаан дээр тэгэж одоо заадаг. Сурж байгаа бүр шилдэг оюутан бол тэг ангийнхаа шилдэг нь бол сургуулийнхаа шилдэг нь бол гэж өөр ингэж амбицл гэж тэг. Христч хүн шилдэг нь байх хэрэгтэй. Шилдэг бүр хөдөлмөрлөг бүр хамгийн шаргуун хамгийн сэтгэлээ гаргаж хамгийн зөв хандлагатайгаар ажиллаж хөдөлмөрлөдөг хүн бол Христч хүн байх хэрэгтэй. Энэ бол саяны бидний үздсэн Паулийн тушаасан Библиэлд байгаа тэр үнц юм. Амен. Тэгэхээр бүгдээрээ амбицлээ. Энэ амбиц бол шилдэг нь байх амбиц. Тэгвэл бодож магадгүй дээ юу вэ? Би ч гоё ингээд сайхан ингээд амар тайван байх гэж Христэд итгэсэн чинь би Христ итгэснийхаа төлөө дахиад ингээд шилдэг нь байх ёстой гэсэн ийм ачааг үүрх юм уу? Тэ ийм зовлонтой юм уу гэж бодож магадгүй. Тэг чи хэцүү штэ маш их цаг өгөн ингээд зовлон штэ гэж. Тэгэж бодож байгаа бол үгүй ээ. Амархан. Би нэг олон удаа харж ирсэн. Яавал амархан гэж өөрийнхөө ажлыг үйлчлэл гэж бодвол амархан байдаг. Би өөрийнхөө энэ ажлыг би Христэд зориулж хийж байгаа шүү гэж бодож тэ ажиллаж хөдөлмөрлөж тэрийг үйлчлэл гэж харуул бид нар дорхноо шилдэг нь болдог. Зөв би бодтоо ингээд би өмнөх ингээд байгууллагуудад ажиллаж байсан ажлуудаа ингээд бодох юм бол нэг байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн 100% гэж үзвэл 60% нь ер нь жоох урсгалаараа л ичдэг. Урсаал амьдарч идэг те. Ажлын цаг хэд 6 цаг болж гинөө гэл те. 5 дахь орой хүлээгээл ингээл ажилладаг. Тэр хамт олондоо цөөхөн хэдэн хувь нь л яг амбицтай байдаг. Би шилдэг нь болно. Би бол өсөж хөгжин өөрийгөө хөгжүүлнэ гэдэг те. Бид нар Христ итгэж хүмүүс энэ ажлаа би зүгээр Бурханд зориулаад хийчихье. Үйлчлэл гэж бодоод хийх үед бид нар шилдэг нь болно. Яг тэгвэл тэр урсгалаараа явж байгаа олон хүмүүс чинь тэ таныг шилдэг болгодог гэсэн. Тэгэхээр бүгдээрээ бүр яг ийм амбицтай бай. Би сурж байгаа бол та сурж байгаа бол хамгийн шилдэг оюутан бай. Ядаж ангийнхаа тэ хамгийн шилдэг нь бай. Сургуулийнхаа хамгийн шилдэг нь бай. Одоо ажилладаг газрынхаа шилдэг нь бай. Гэдэг энэ амбиц бидний дотор байх хэрэгтэй. Христч хүмүүс бидний дотор. Бид нар ингэж амбицлж байж тэ Христийг хүмүүст харуулна. Амен. Амен. Паулийн дотор ийм зүйл шатаад байж бидний дотор ийм зүйл шатах ёстой байна. Библийн дагуу бол. Бүгд энийг дотроосоо шатаая. Амар их гал ярьлаа тий. Тэгээд энэ англи хэл дээрх ажил хөдөлмөр тий мэргэжил чаддаг зүйл гэдэг энэ vocation гэж үг байгаа. Vocation гэж энэ үг нь болохоор одоо латин үгнээс гаралтай. Тэр латин үг нь болохоор vocatio гэдэг үг тий. Vocatio гэдэг энэ үг. Энэ та нар энэ Википедиа дээр vocation гэдэг энэ үгийг бичээд үзээрэй. Тайлбарыг уншаарай. Энэ үг болохоор ажил, хөдөлмөр, чаддаг зүйл, мэргэжил гэсэн утгатай тийм үг байж байгаа. Тэгээд доотлолт нь гэж байгаа тийм. За энэ үг нь хэдий шашны үгэн дээр, шашны хэллэг дээр ашигладаг үг биш боловч анх шашны одоо үг хэллэгээс үүссэн юм аа гэж бичиж байгаа. Яг шашны л гэж бичиж байгаа юм л тийм. Тэгэхээр энэ vocation гэдэг энэ үг одоо бидний ашигладаг ажил, хөдөлмөр, чаддаг зүйл, мэргэжил гэж энэ ашиглаж байгаа энэ үг маань vocatio гэдэг латин үгнээс үүсэлтэй. Тэр латин үгний үгс үг бол дуудлага гэсэн үг. Дуудлага. Христэд итгэгчид энийг эртнээс дуудлага гэж ашиглаж ийж. Тийм үү, тийм. Одоо зүгээр би хүүхдийн төлөө дуудагдсан. Би медиа үйлчлэл дуудагдсан гэж бид нар ярьдаг шүү дээ. Яг тэр шиг миний хийж байгаа энэ ажил тийм би хуульч байна уу, багш байна уу, эсвэл захирал байна уу, эсвэл би зөөгч байна уу, энэ хийж байгаа ажил маань би дуудлага юм а гэж бодож хөдөлмөрлөн гэдэг бол
Яг тэр амбиц байна. Бид нар мэдэн шүү дээ. Бид нар дуудагдсан дуудлагынхаа төлөө ажиллаж байгаа хүмүүс аз жаргалтай байдаг шүү дээ. Үгүй би яг би түр ажиллаж байгаа энд гэдэг үл жоохон халтуурны ажиллах хандлага бидний дотроос гарах гэдэг тийм үстэй. Үгүй эн чинь би яг энэ бол бурханд үйлчилж байгаа үйлчил юм а гэж ажиллана гэдэг бол энэ бол яг нөгөө нэг бидний дотор байх ёстой хандлага баг. Энийг бид нэр дуудлага гэж авч үзэх ёстой. Ажил хөдөлмөр бол одоо дуудлага юм. Амен. Тэг Макс Вебер гэж хүн байна. Макс Вебер гэдэг энэ хүн болохоор социологч хүн. Тэг энэ хүн болохоор нэг ном бичсэн. Тэг энэ ном нь болохоор юу гэхээр протестант итгэл үнэмшил ба протестант ажилд хандах ажлын ёс зүй ба капиталист нийгмийн сүнс гэдэг ном бичсэн. Тэг амар урт цаас гэж байна. Энэ ном нэлээд шуугаант байсан. Хүмүүс хүлээн зөвшөөрсөн. Маш олон хүмүүс эсэргүүцсэн. Дуйлаантай ном бичсэн. Тэгэд энэ номын гол агуулга нь тийм байна. Одоо энэ барууны өндөр хөгжилтэй лаг гэж одоо бидний хардаг хөгжингүй орнууд гэж хардаг тэр орнууд чинь Христ итгэгч хүний энэ Паул байсан шиг энэ одоо амбицийг дотроо тээж энэ ажилд хандлах хандлагыг дотроо тээжсэн учраас энэ хандлага нь тэр улс их орныг нь хөгжүүлсэн юм а гэж Макс Вебер гэдэг хүн хэлсэн. Барууны орнуудыг хар. Тийм үү? Тэр бүх ажилдаа бүх зүг сэтгэлээ ингээд бүр шингээжтэй бүр ингээд тэр бүр зөөгч хүнтэй ингээд яаж бүр төгс зөөгч болох уу гэж боддог гэж байгаа шүү дээ. Энэ бол яг энэ Библиэс одоо таригдсан үзэл санаа. Цаашгаа Америк, наашлаа Солонгос тий. Бидний мэддэг энэ капиталист та биш. Зүгээр энэ хөгжингүү гэдэг байгаа энэ орнуудын цаад үндэс тэр яаж хөгжсөн зүйл нь яг энэ ажилд хандах христчэн хүний хандлага, энэ амбиц байсан юм а гэж хэлж. Бүгд улс их орноо хөгжүүлээ. Гэр орноо хөгжүүлээ. Паулын энэ бүр ингээд олон дахин яншиж хилээд байгаа энэ ухагтун энэ амбицийг бүгдээр дотроо тээе гэж. Амен. Тэнгуү за энэ амбиц чинь тэгээд яа надад яг одоо яг ямар хэрэгтэй юм бэ? Одоо би яг ингээд амбицлах гэсэн чи яг үндэ бол би ажлаасаа халагдчихлаа шүү дээ. Энэ ковидын энэ нөлөө гэж амар айхтар зүйл чи эдийн засгийг мөхөөгөөд хүмүүсийг цомогтохоод эсвэл бизнес дампуураад эсвэл асар их хөрөнгөний алдагдлалд орчлоо штэ. Би ажилгүй байна штэ. Энэ амбиц надад одоо яаж үйлчлэх юм бэ? Энэ амбиц намайг яаж амьдруулах юм бэ? гэж бүгдээрээ биенээс асуув гэсэн. Өөрөөсөө асуув гэсэн тийм үү те. Одоо надад ямар хэрэгтэй юм бэ гэж. Тэгэхээр маш их хэрэгтэй. Яг одоо л бид нар энэ амбицийг гаргах хэрэгтэй. Энэ одоо энэ ковидын нөлөөлөл бол дэлхийн даяараа болж байгаа. Тийм үстэй те. Дэлхийд даяараа энэ эдийн засгийн уналтыг, ажилгүйдлийг одоо яах вэ гэдэг том бодлогыг одоо лидерүүд бодож байгаа. Тийм үстэй тийм. Тэгэхээр яг энэ үед л бидний энэ ямар ч үед амьдруулдаг энэ амбиц маань хөдлөх ёстой байхгүй. Хөдлөх ёстой. Тэр амбицийг би өнөөдөр хөдлүүлэх гээд байна. Би хөдлөлдөг. Биш хөдлөж чадахгүй. Бурхан таны дотор хөдлөөлөхөд чи би туслах гээд байна. Амен. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр нэгдүгээрт бидний шаргуу шудраг одоо хөдөлмөр, ажил хөдөлмөр гэдэг бол үйлчлэл юм а гэдгийг бид нар ойлгосон. Хоёрдугаарт бидний шудраг шаргуу энэ хөдөлмөр маань хөршөө хайрлаж байгаа нэг хэлбэр юм шүү гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Хөршөө хайрлаж байгаа нэг хэлбэр. Иесус Христийг ингэ байсан чинь бахан хүмүүс очоод Иесусээс асуудаг. Гэхдээ Есүсийн хамгийн агуу тушаал нь айл юм бэ? Тэрийг хэлээд өгчдөг. Тэрийг хийчихээ л да юм. Одоо энэ олон тушаал мушаал ясаг гоё хамгийн чухал хоёрыг биелүүлчих. Хамгийн чухал нэгийг биелүүлчих гэж асуудаг. Гэсэн чинь Есүс ингэж хэлдэг. Нэгдүгээрт хамгийн түрүүнд бүх зүг сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа өөрийн бурхаас найз. Хоёрдугаарт хөршөө өөрийн адил хайрл гэж. Амен. Бидний энэ шаргуу энэ хөдөлмөрч байдал бидний энэ ямар ч үед бидрийг амьдруулна гэж яриад байгаа энэ амбиц хөршөө хайрлахын нэг том хэлбэр юм аа гэдэг бид мэдэх. Өөрийгөө болгож амьдрна. Хөршийнхөө хоолнд гар дүрхгүй байна. Энэ бол хөршөө хайрлаж байгаа хэлбэр. Өөрийн адил хайрлна гэсэн шүү дээ. Бид нар өөрийгөө хайрлаж, бид нар өөрийгөө одоо санхүү эд хоол хүнсээр хангаж чадахгүй бол
Бид нар яаж хөршөө хайрлах юм? Тэгээд дээрэс нь саяны Библийн ишлэлээр ингэж байж байгаа. Тесалоник хотынд бичсэн 1-р загтал дээр. Бидний тушаасанчлан төвшин амьдрахыг хичээж өөрийн ажилдаа анхаар өөрийн гараар ажиллахыг эрмэлзсэн. Ингэснээр та нар гадны хүнд зохистой хандах бөгөөд ямар ч юмар дутахгүй гэсэн. Гадны хүнд зохистой хандна гэж яаж зохистой хандна гэж юу яриад байгаа юм тийм үү? Хэрвээ бид нар шаргуу ингэж хөдөлмөрснийхаа үр дүнд бид нар өөр хэн нэгэн найздаа туслах боломжтой болох юм аа. Бид нар өөрийнхөө хоолноос өөрийнхөө хөдөлмөрсөн өөрийнхөө гараар идээ зогсохгүй одоо хөдөлмөрөх боломжгүй болчихсон, амжихгүй болчихсон тийм хүмүүстэй бид нар туслах боломж чинь яг энэ юм аа. Бид нар хөршөө ингэж хайрлах юм аа. Тэгм учраас Паул улаархан зөв байгаас тийм үү тийм. За 2-дугаарт тийм үү. Шаргуу шудраг хөдөлмөр бол хөршөө хайрлаж байгаа. 3-дугаарт хөдөлмөрч гарыг бурхан өргөдөг. За энэ бол би бол амьдралаараа маш олон удаа харж ирсэн. Маш олон хүний амьдралаас харж ирсэн батлагдсан теорем байж. Библийн теорем. Энэ бол маш чухал зүйл. Христ итгэж хүний маш одоо ингэж өвөртөлж явах хэрэгтэй зүйл. Тэгээд саяныхаа ишлийг дахиад уншия тийм үү? Бидний тушаасанчлан төвшин амьдрахыг хичээж энэ зөв шудраг хөдөлмөрлөн гэсэн үг шүү дээ. Өөрийн ажилдаа анхаарч өөрийн гараар ажиллахыг эрмэлз. Ингэснээр та нар гадны хүн зохистой хандах бөгөөд ямар ч юмар дутахгүй гэсэн. Ямар ч юмар дутахгүй гэсэн. Нэг үгээр юу хэлсэн бэ гэвэл хөдөлмөрлөл, зөв шударгаар хөдөлмөрлөл. Тэр хөдөлмөрийг чинь бурхан хангад юм аа гэж хэлж байна. Хөдөлмөрч гарыг бурхан өрөөд юм аа гэж хэлж байгаа байхгүй. Амен. Хөдөлмөрч гарыг бурхан өрөөд. Энэ бол маш гайхамшигтай зарчим. Яг энэ үед та магадгүй ажлаасаа халагдчихсан, цомгтчихсан, тий? Эсвэл таны бизнес дампуурсан, танд хийх юмгүй. Эсвэл бүр одоо энэ хөл хорой дуусаад ажил дээр очиход халагдах нь тодорхой болчихсон. Байгууллага чинь таныг санхүүжүүлж чадахгүй болчихсон ийм нөхцөлд байж байгаа бол одоо амьдрахын тулд хөдөлмөрлөё. Би таныг өмнө хөдөлмөрж байгаагүй гэж хэлээгүй. Энэ хөдөлмөр нь юу вэ гэхээр ингэж Библиэд тодорхойлоогүй. Үгээгүй та нар юу яа л да. Заавал ковидын үед одоо нэг ухаарсан юм шиг өдөр алдаж чөн гэдэг шиг хөдөлмөрлөх юм. Тэгэхээр чи би яаж өрөөх юм бэ гэж бурхан хэлээг байхгүй. Эсвэл тийм сайхан гоё ингээд эдийн засаг бас гоё хат хөдөлмөрлөхгүй яасан юм. Тий. Альскууд ингэж хэлээгөө бурхан. Юу штэ та нар ингээд forex тий хувьцааны бизнес том мөнгө үл хөдлөхүүд тийм юм орлолтой. Тэгвэл би өрөө штэ гэж хэлээг. Зөв шудраг хөдөлмөрлө. Тэгвэл юугаарч дутахгүй гэсэн. Ингээл болоо. Хэрвээ та ажилгүй болсон, таны мөнгө санхүү дутж байгаа, хоол унс чинь цөөрж байгаа, тийм үү? Энэ хүнд хэцүү нөхцөл болж байгаа бид нар бүгд л мэдж байгаа харж байгаа шүү дээ. Хөдөлмөрлө. За энэ хөдөлмөр бол юу ч байж бол. Тэгэхээр та би бал цаасаа гаргаараа гэсэн тийм үү? Бал цаасаа одоо гаргаад бич. Миний чадах зүйл гэдэг. Энэ хөдөлмөр бол би чадах зүйл гэдэг. Юу ч чадахгүй ингэж байхгүй. Бурхан бүх хүнд талаанд гэсэн. Юу ч чадахгүй гэж байна. Тэгэхээр сайхан бич. За би юу аж чадна? Би сайхан юм бичиж чадна. Би юм унш чадна тий. Эсвэл би хоо гурил зуулж чадна. Эсвэл би бичлэг хийж чадна. Би юм ярьж чадна. Яадаг чинь тэрийг бич. Тэгээд чаддаг зүйлээсээ хөдөлмөрлөж эхэллээ. Яг энэ карантины, яг энэ хүнд хэцүү цаг үедээ бүгдээрээ хөдөлмөрлөе. Энийг бол би маш олон удаа амсч. Цаавал мөнгөний ажил хийхгүй зүгээр би хөдөлмөрлөл юм цэвэрлээл тэ эсвэл хөдөлмөрлж явах үед бурхан ирээд. Тэгэхээр яг энэ үг бидэрт яг одоо хэрэгтэй байгаа гэсэн. Танаа гэр бүлд ямар нэгэн байдлаар санхүүгийн хэрэгцээ гараад одоо ингээд ажил хөдөлмөр ийм хэцүү байгаа бол хөдөлмөрл. Тэгвэл югаарч дутаахгүй гэж Библи хэлж байна. Энэ бол Библийн алтан дүрм. Энэ зарчим дэлхийг өөрчилсөн. Маш олон орнуудыг баян хүчрхэг болгосон. Мэн. Тэгвэл бодож болно тийм үү. За юу бид нар ч одоо тэгээд за стол өдөр алдаж шин юм да тий.
ковидын өмнө натгаа ярьж байхгүй яасан бэ? Библиэл дээр хөл хоройтой холбоотой зүйл. Хөл хоройнд орсон хүн яаж хөдөлмөрлж ийсэн жишээ бий юу гэж. За байна. За яг энэ Тесалоникийнханд бичсэн загтлыг бичсэн энэ Паул гэж энэ Иесус Христийн илч энэ хүн өөрөө бид нар шиг хөл хоройнд байж. Яг бид нар шиг нөхцөл байдал. Бүр Паул гэж энэ илч бол бүр юу байсан маш одоо юм хөдөлгөөнтэй амьдралтай хүн байсан. Яг өнөөдрийнх шиг их хотын сая 500 мянган хүн амьдардаг хотын одоо хүмүүс шиг Паул амьдралтай байсан байхгүй юу? Бүр 1-р зууны үед тийм үү? Яадаг байсан бэ гэхээр өөрөө Ромын иргэн одоо бүр ногоон карт гэдэг шиг ногоон визтэй те хааж утсан үзүүлэл маа гэж тэр Ромын одоо эзэнт гүрний тэр Pax Romanica гэж тэр том эзэнт гүрний амар амгалан тэр эзэнт гүрний дундуур нь яваад тэр одоо эзэлж төрөмгийсэн олон хот аймаг газрууд нь очих эрхтэй очоод тэгэд тэр хотынхоо хамгийн том эндэр дээр хамгийн одоо их хүн цугладаг тайзан дээр зогсож байгаад Иесусийн тухай ярьдаг, хүмүүсийг хуйлруулдаг, бүр аялан тоглолт хийдэг тийм завгүй амьдралтай хөдөлгөөнтэй тийм хүн бол Паул байсан. Тэгээд дээрэс нь хөдөлмөрлөн. Тэгэж одоо хичээл мичээл зааж те хүмүүсийг хуйлруулангаа өөрөө майхан хийж хөдөлмөрлөдөг тийм хүн байсан. Тэгээд Тарсис хотын Саул гэдэг тийм үү. Тарс хоттой маш их бизнесийн ухаан сурсан тийм хүн гэж одоо эзэмдэд үздэг. Тийм хөдөлгөөнтэй хүмүүс тийм үү. Өөрөө сайн мэдээ тараад чуулган мол хүмүүсхэн байгуулаад давхар майхан хийгээд тэрийгэ зараад ингэ явчихдаг. Тийм хөдөлгөөнтэй хүн байж хагаад Ромын одоо захиргаанд гэрийн хорионд ордог. Одоо яг бидний шиг хөл хорионд. Бид нар яг л тийм байсан. Бид замын төгжрөл өглөө ажил орой юу мүү яарад гүүгээл хараагаал те ингээл амьдарч ирсэн пат бидний хөл хорионд болсон. Паул яг ийм амьдрал яг л ингэсэн бохоо. Тэгээд Паул хөл хорионд байхдаа юу гэсэн бэ? Яг энэ Тесалоник хотынд бичсэн загтал шиг 4 загтлыг 4 өөр газарлаа хэлсэн. Паул хөл хорионд байхдаа Библийн хэсгээс биччихэж манайхан. Тэгээд тэр хэсэг дээр нэгтээ ингээггүй шүү дээ. Би өөртөө хөл хорионд зовж байна. Амар муухай тест. 1 хорж болно, 2 хорж болно тий. 4 хороод ерөөсө Паул тийм гомдол байхгүй. Бүр тэр загтлыг харахад бүр би баярлж штэ гэж хэлсэн. Ямар гоё юм бэ баг тий. Маш эерэг байсан. Тэгээд Паулийн энэ одоо энэ сая ингээд 2-3 тушаагаад байгаа энэ тушаал тий энэ одоо энэ ямар ч үед амьдруулдаг энэ амбиц нь Паулыг хөл хорионд байхад ч гэсэн амьдруулж исэн бохгүй юу? Паул энэ хөл хорионд байхдаа ч хөдөлмөрлж ийж ном бичиж штэ бүр тий. Тэгээд тэр загталтаа хэлж байгаа. Гэхдээ намайг энэ харгалзчихсан харгалзмаагалзагч харуул маргуул бүх хүмүүс нэгтгэсэн штэ. Зүгээс сайн мэдээ тарааж штэ юм зү. Тэгэхээр бүгд яг бүр зүгээр шууд хадмал хэрэгжүүлэлт хий. Бүгд ном бичиж. Хөл хороод. Энэ бол хөдөлмөрч юм шүү дээ. Одоо бол маш гоё боломж тийм үстэй тий. Бүх хүн гэртээ байгаа. Бүх хүн энэ цуглааны лайвыг үзэх боломжтой байна. Бид нар өмнө нэг найстаа одоо тий энэ гоё зүйлийг мэдүүлчих юмсан гэдээ хэлэхээр амждаггүй байсан тийм үстэй. Тэр хүн чинь амьдралтаа ингээд цагтаа ингээд амждаггүй байсан. Одоо амжина. Одоо гэртээ байгаа байхгүй. Тэгээ одоо энэ лайвыг меншн хийгээд найзаа энийг үзээрэй амжихгүйгээс одоо амжина өстэй тий шеэр хийхэд одоо бүх хүн үзэх хамгийн гоё боломжтой нөхцөл бол одоо байна. Тэгэхээр бүгдээрээ хөдөлмөрлөе. Амен. Тэгэхээр би өнөөдөр 3 зүйл ярьлаа. Хөл хорой тавигдаад цайхан цаг ирээд тий бидний ажил бизнес хэвийн үргэлжлээд эхлэх тэр үед бүгд өөрсдийнхөө ажлыг энэ бол Иесус Христэд үйлчлж байгаа үйлчлэл юм шүү гэж бодож сэтгэл хангалуун аз жаргалтайгаар жаргаж бүр амбицлж шилдэгэн байх гэж ажиллацгаая. Нэгдүгээр. Хоёрдугаар. Хөршөө өөрийн адил хайрл гэж хэлсэн Иесус Христийн энэ агуу тушаалыг бид нар шудраг шаргуу хөдөлмөрлж ээж биелүүлнэ. Энэ бол биелүүлэх нэг арга зам юм аа. 3 дугаарт нь хөдөлмөрч хүний гарыг бурхан өрөөдөг. Зөв шудраг хөдөлмөрл тэгвэл би юугаарч дутахгүй гэж Библи хэлдэг. За баярлалаа. Тэгэхээр бүгдээрээ сайхан шудраг шаргуу амбицтайгаар шилдэгэн байх гэж хөдөлмөрлцгөөе. Энэ хөдөлмөрийн үр жимсийг чинь эзэн бурхан юугаарч дутаагүйгээр хангах болно.
За ингээд баярлаа. Есүс Христ та бүгдийг өрөөх болтугай. Есүс Христийн сургаалыг сонссонд баярлалаа.